Байгалийн баялагын хувьсгал гэж сэдв. Өнөөдрийн сэдв. 5-7 ард түмэнд үг гээд шинэ намын зүгээс уриалж байгаа. Тийм шаардлагыг бас энэ төр засагт тавьж байгаа. Тэгээ энэ талаараа бас нэг тодорхой ойлголтыг энэ үзэгчтэй хандаад бас тайлбарлаж ярьж өгнө үү? Баялагын хувьсгал хийх гэж байгаа учраас л баялагын хувьсгал гэдгийг чинь одоо нөгөө нэг дайн байлтай нар төсөөлж байгаа шүү. Тий. Тэгэхээр яг хувьсгал гэдэг чинь бас юм цоошин асуудал гаргаж ирээд шийдэж байгааг бас хувьсгал гэж байгаа шүү дээ. Тэгэхээр ягаа баялагын хувьсгал гэж байгаа юм гэхээр энэ байгалийн баялагаа ерөөсөө бүх хүнд ингээд хүртээ яал гэсэн. Тэгэхдээ бид нэр жишээ нь ингээд 5-7 ордыг хувьцааг хүн бүхэнд эргэн бүртээ үн төлбөргүй энэ тэнцүү 4400 ширхэг тийм хувьцаа өгье гэсэн баггүй. Тэгээ эн чинь бол энэ дэлхийд дээр огт өмнө хийгдэж байгаагүй тийм. Одоо социалист нийгэмчин болохоор энэ баялагийг аваад ард түмэндээ тэгш хуваарлана гэдэг хэвчээс тэгээд хуваарлж байгаа үг гэсэн үг. Хуваарлаг үстэй бид нар юу хуваарлагдж байгаагүй шүү дээ. Тий. Социализм чинь ингээл одоо жишээ нь социалист урианууд чинь үйлдвэрийг ажилчдад үгүй, газрыг тариачдад үгүй. Тэ төр засгийг зөвлөлүүд үгүй гэл ийм ураа байсан. Гэхдээ яг өгөхтөрөө тулахаар бүгдийг улсын өмч болгоё. Тэгээд үр ашигаас нь тэнцүү хүртэл гэдэг юм яригдчихсэн. Капиталист нийгэмд болохоор капиталист нийгэм болохоор ингээд байгалийн баялагийг өмчлөх эрхийг иргэдтэй олгоцсон чинь сэргэлэнгүүд нь л өмчлээд тахгүй. Сэргэлэнгүүд нь нийтээрээ бол авч чадна. Мөнгөтэйнүүд нь сэргэлэнгүүд нь өмчлөө явчихгүй. Тэгээ нийтээрээ ерөөсөө өмчилж чадахгүй байсан учраас бүх иргэндээ тэгш ижил тооны хувьцааг бүх хүнд өн төлбөргүй өгье гэдэг ийм арга замаар нөгөө байгалийн баялгаа хүн бүхэндээ хүртээмжтэй өгье гэдэг санаа чинь энд хэрвээ өгч чадах юм бол анхных байхгүй. Тэгэхээр өчтөр ярьсан шүү дээ. Хувьсгалт санаа. Хувьсгалт санаа. Өчтөр ингээ ярихтаа бол халамжийн бодлого яваад байна. Энэ төрийн халамжийн бодлого уулных ингээд ард түмнээ ангилсан нийтээр дэлхийн стандартаар тооцохоор ядуу ангилалд бүр нэн ядуу ангилалд байж байна. Энийг ингээд өөрчилж чадах уу? Гэхдээ би бол ер нь халамж Монгол улс аюу халамжлалдаг ард түмний халамжлалдаг улс орн гэж үздэг байхгүй юу? Би харин ч бүр халамжилтгүй улс гэж үздэг. Би үзэж байгаа ч юм биш. Ерөөсөө ингээд дэлхийн улсуудыг ингээд үзэхээр улсын төсвийнхаа одоо жишээ нь Европын орнууд ингээд хамгийн дээдл нь Швед гэх чинь улсын төсвийн 31% халамжд өгч байгаа. Америк 26% өгч байгаа тий. Германд 21% өгч улсын төсвийнхаа шүү дээ. Манай халамж гэдэг юм чи улсын төсвийн 1% шүү дээ. Сая ковидын үед нөгөө хүүхдийн мөнгийг 100 мянга болгоод 5 дахин өсгөлөө тий. Тэгэхэд нэг улсын төсвийн 9% тэнцүү болж ирээд одоо дахиад буулгаж байгаа шүү дээ. Тэгэхээр бол манай халамжийн эдийн засаг биш юм байна. Байгалийн баялагын хувьсгал гэдэг энэ томьёоллыг оруулж ирснээр энэ иргэдтэй тэгээд яг тэгш хүртээмжтэй байж чадахгүй нэг хүмүүс итгэхгүй шүү. Чадлагүй байх уу? Харин ингээд 5-7 жишээлбэл те 5-7 15 тэрбум ширхэг хувьцаатай 3.4 сая хүнтэй хуваахаар нэг хүн 4400 ширхэг хувьцаа оногдно. Яг тэгш чамд чадлах нь над чадлах нь тэгш оногдож байгаа үстэй. Тэгээд тэрийг үн төлбөргүй үгүй. Тэгээд тэрийг бирж дээр арилжаад хөдөлтөд мөнгөтэй болж болно гэхээр эн чинь жинхэнэ тэгш хуваарлахгүй. Дэлхийн баг бүх хувьсгал энэ баялагын дахин хуваарлт газар мазар гээд татвараас чөлөөл эднэр татварыг бууруул эднэр гэсэн ийм л шалтгаанаар дэлхийн баг бүх хувьсгал өрнөсөн. Тэгвэл хувьсгал нь үр дүнд ерөөсөө хурж байгалийн баялагыг иргэддээ тэгш өгж исэн бололцоо огт байгаагүй. Тэгээд нөгөө Маркс бүх хүндээ тэгш өгөхийн тулд бүгдийг хурааж аваад хувийн өмчлөлөөс нь хурааж аваад улсад нь нийлүүлж аваад тэгээд бүх иргэдээрээ тэгш үртийгээ чадаагүй л байхгүй юу? Хуваарлтынх нь онлно. Тий. Гэтэл одоо бол ингээд 80-ад оноос хувьцаа гэдэг юм чинь бүүм хийлээ те. 90 оноос хойш нөгөө социалист систем задраад 70 хэдэн орн 75 социалист орн нөгөө капитализм руу хөл тавиад хувьцаа тэр 70 хэдэн орн чинь амар чадаа. Орчлоо л дээ. Хятадууд гэхэд л одоо хувьцаагаар сая гараа саятантай болсон байгаа шүү дээ. Тэгэхээр энэ 90 оноос хойш хувьцаа чинь бүр бүүн болцсон. Одоо энэ хувьцаа хөрөнгийн бирж хоёрыг мэдэхгүй ойлгохгүй ашиглахгүй орон гэж алга болчлоо. Яагаад
биржийг үүсгээд одоо газраа ингээд ард иргэдэд хувааж өгсөн гэж өмчлүүлээд. Тэгээ тэндээс саятангууд төрсөн байна хятадтай. Энэ шиг энэ боломж нь Монголд бий юу? Гэхдээ байлгүй яах юм бэ чинь. Нөгөө өнөөдөр жоо тэнийг юм асууя гэж бодож байна. 2000-ад оны үед нөгөө хятадууд өвөр монголчуудад нөгөө газрын өмчлүүлсэн шүү дээ. Тэгээд бүгд бэлчээрээ хашаа хатгаад аваагүй юу. Тэгээд 2012 он гэхэд 13500 саятн долларын саятн төрсөн гэж байгаа. Тэр өвөр монголчуудын дундаас энэ Австралийн бизнес ревью сэтгүүлд тэр 13500 саятны нэрийг бичсэн байна гэж аахгүй. Өвөр монголчууд яасан нөгөө өмчлөсөн бэлчээр доороос нь баялаг гарсан тэрийг ингээд зарсан. Одоо асуудал юм байна. Юу 5 толгой ард түмэнд өгөө гэж байгаа. За өгчлөө гэж бодъё. Тэгэнгүүт сөрөг аргумент. Энэ ядуу ардууд чинь зараад үрээд одоо хятадууд худалдаж явна гэдэг. Өөрөлдвөл хятадууд мөнгөтэй байна. Энэ хятадууд 5 толгой гэж худалдаад авчна гэх тийм аргумент тавьж байгаа шүү дээ. За би хувьцаатай болж энийг зарж үрж болох юм болно шүү дээ. Болгүй яах юм. Үгүй заруулах гэж маш хурдан заруулах гэж л хувьцаа болгож өгж байгаа байхгүй юу? Эргэлтэнд оруулах. Тэг маш хурдан. Тэгэхгүй бол ингээ нөгөө Катар шиг ингээ за улсын өвч болчлаа. Ашигаас нь ард түмэндээ хуваана гэхээр 30 жилийн дараа мараа өгөөж мөгөж гарах гэдэг шүү дээ. Ард түмэнд маргааш мөнгө хэрэгтэй байна шүү дээ. Тэгэхээр тэр улсын өмчгээд байхаа болоод хувьцаа болгоод өгчих юм бол хувьцаагийн чинь тэр доор нь бирж дээр гаргаад зараад мөнгө болгож болно. За ийм эрх нэгдэж тэр чинь хувьцаа хөрөнгөний эрхийн бичиг болж байгаа шүү дээ. За тэгэхээр хувьцаагаа бол зарж болно, гарцаа байхгүй. За харин хаан зарах энэ захын үл энэ дотоод Монголынхаа бирж дээр заръя. Тийм үү? Өшөө гадаадын хөрөнгөний биржүүд дээр зарж болно шүү дээ. Бүр хятадд биш гээд байгаа юм бол тэр Европын, Японы, Канадын, Торонтогийн тий Лондонгийн, Нью-Йоркийн хөрөнгө оруулалтын сангуудад санал тавиад хувьцаагаа зарж болно шүү дээ. Нэг хоёрдугаарт ингээд 4400 ширхэг хувьцааг бүгдийн нэг дор зарахгүй байж болно шүү дээ. Ингээд цовол зарж болно үстэй. Тэгэхээр ингээд ямар ч үсэн бид нар ингээд 5 толгой ийм хуулийн төсөл өргөн барьсан шүү дээ. Энд чинь 18 онд боловсруулсан Эрдэнэс 5 толгойн хувьцаат компани төрийн мэдлийн хувьцааг иргэн дөмжлүүлэх тухай хуулийн төсөл гэдэг ийм 18 онд боловсруулаад тэгээд энэ манай намын 2X дарга маань байгаа үстэй. X үү? Тэ ингээд өргөн барьж байгаа үстэй. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаад өгч байгаа үстэй. Тэгэд энэ хуулийн төсөл төр чи ингээд бичсэн байхгүй. Тэр компанид чи нөгөө гаргасан хувьцаа зарласан хувьцааг хоёр төрлийн хувьцаа байгаа шүү дээ, тий. Тэгэхээр 4400 хувьцааг за ард түмний өмч юм байна гэж зарлцсан. За ард түмд өгцсөн. Тэгтээ 1072-ын л нөгөө гаргасан хувьцаа болгоод эхний ээлжинд 1072-оор зараад мөнгөж өгөөд үлдсэн тэр 3300 хувьцаа нь таны нэр дээр тэр компанийнхаа бүртгэл дээр компанийнхаа эзэмшлэлээр таны өмчлөлт нөгөө бенефициар өмчлөгч номинал эзэмшигч гэдэг байгаа ч нөхгүй. Одоо тэгвэл заага байж байна. Аюулгүй. За аюулгүй. За хятадууд авах гэдэг бол өөр улсын биржүүд рүү гаргаа гэж байна. За нөгөө одоо тэгвэл дараагийн нэг асуулт. Бүгд хувьцаагаа зарна. Бүгд хувьцаагаа зарна. Тэгэнгүүт бүгд хувьцаагаа зарахаар нөгөө хувьцааны чинь үнэлгээ унана. Энийг яаж шийдэх вэ? Бас л энэ хуулийн төсөл дээр ингэ шийдэгдсэн байгаа байхгүй. За 3-ны хувьцааны үнийг 3.1-ээс доош унах тий 3.1 хүртэл унах юм бол нөгөө төр орж ирээд одоо үнийг тогтворжуулна. Төрийн үүрэг. Төр алтан хувьцаатай нэг хувийн алтан хувьцаатай орж ирээ үнэ тогтворжуулна. Төр баталгаа гаргана. 3.1 дээр нь. Энээс доош унахгүй. Энээс доош унгаж болохгүй. Өсгөлт нь бол хязгааргүй. Тэ? Унахт нь энээс доош унгаж болохгүйгээ баталгаа гаргана гэсэн үг байхгүй. Тэгээд төр баталгаа гаргачих юм бол нөгөө банк одоо ингээд ламбард барьцаан тавьж болно шүү дээ нөгөө хувьцаагаа.
Тэгэхээр төр баталгаа гаргасан бол банк зээл өгөхдөө заавал зарах гэдэг шаардлагагүй болох нь шүү. зарах гэдэг шаардлага банкнд барьцаалаад төрөөр нь баталгаажсан. Тийм төр баталгаа гаргаж байгаа бол банк барьцаа тавиад нөгөө зээл аваад бизнесээ хийгээд бизнесээ байд юм уу, ах уу байд юм уу, юу байд тэр холбогдох асуудлуудаа шийдэх явах бололцоог нь гаргаж өгнө шүү дээ. Тийм боломжтой байхгүй юу. Тэгэхээр төр ингээ баталгаа гаргах одоо банкн дээр тэр хувьцаа нь овоорчод байх юм бол нөгөө хөрөнгөөр баталгаажуулсан үнцээс гаргуулж байгаа тэрийг аваад дахиад мөнгөжүүлээ тийм үү. Тэгээд ингээд төр нөгөө хувьцаа нь зарсан хувьцаа нь төр дээр бөөгнөд байх юм бол одоо жинхэнэ одоо ёстой нөгөө багцаар нь одоо нөгөө дараагийн нэг асуулт бас үзэгчдэд ч гэсэн асуухыг хүсэж байгаа баг. Юу гэсэн асуулт вэ гэхээр өмнө тэгвэл яагаад энийг ингээд хийж болоогүй юм бэ? Яагаад хийгээгүй? Яагаад хийж болохгүй баг? Энэ дэлхий дээр байгалийн баялгаа хувьцаа болгож байгаа бүх хүнтэй тэнцүү үн төлбөргүй өгсөн түүх байхгүй. Тийм орон байхгүй. Тийм учраас бидний санаа хувьсгал санаа гэдэг байгаа байхгүй юу? Баялагын хувьсгал гэж нэрлэдэг байгаа ч тийм учиртай байхгүй юу? Тэгэхээр энэ юу хин ч хийж байгаагүй учраас жишг алга, туршлага алга. Хийж чадахгүй чадна болно. Нөгөө ингээл банкнууд IPO гаргаад бирж дээр компани гаргачихж байгаа үстэй. Тэр шиг л оюутлан 5-7 гаргачихна. Тэгтээ хувьцаа нэрэгдэд өгцөө. Асуудалгүй. Өмнө тэгвэл одоо энэ манай ард иргэд бодож байгаа шүү дээ. 5-7 гэдэг юм. Одоо ер нь энэ байгалийн баялаг, ус, газар одоо бүгд улсын өмч буюу улсын өмч гэсэн ойлголттой явж исэн чинь өчигдрийн яриагаар энэ чинь улсын өмч бишээ, төрийн өмч гэчээ тэр захиран зарцуулдаг эрх нь төр болцсон эрхмүүдийн өмч байна гэдэг өчигдөр ярьсан тийм. Гэтэл одоо тэр ойлголт хэвээрээ явж байгаа шүү дээ. Энэ төрийн өмч, улсын өмч, бидний өмч хэвээрээ байж хахад ягаад бидэнд өгнө гэж юм яриад байгаа. Би зүгээр нөгөө үзэгчдийн хүсэж байгаа асуултыг л одоо асуугаад байна шүү дээ. Би тэг гоё асууж байна. Бидний өмч бишээ тий бид хоёр ярьсан. Тэгэхээр ингээ 3,000 лиценз гадаад дотоодын компаниуд авчиж. Одоо манай илрүүлсэн байгаа бүх баялаг ордуудыг лиценз болгоод гадаад дотоодын компаниуд авцсан байна. Биднэрт юу ч алгаа. Тэгээ төрчин өгцөн байна. Ард түмний өмчгээд бид нар бодоод гэртээ за ямар нэг юм Монгол хүн бол төрсөн юм чи оногдох байх гэж бодоо байж байгаа шүү дээ. Гэтэл аль хэзээний өгцөн ойлгомжтой байна шүү дээ бид нар. Тэр үтгэлдээ ингээд хоёрхан толгойтой үстэй. 5-7 оюутлогоо гээд. Оюу толгойг өгцөн биз дээ. Рио Тинтод өгцөн биз дээ. Одоо монголчууд юу ч олж чадахгүй 10 хэдэн жил ажиллаж байгаа шүү дээ тий. Юу ч олж чадахгүй, цаашдаа олж бас чадахгүй шүү дээ. Тэгээ одоо 5-7 гэж чинь дахиад л гадаад дотоодынханд өгөх гээд байна шүү дээ. Өгийгээ яриа явж шүү дээ. Өгийгээ яриа явж байгаас гадна одоо би ингэх гээд байна шүү дээ. Одоо би ингээ асуух гээд байхгүй юу? Бүр суураас нь эхлээд. Энэ 24 орны үндсэн одоо 1924 онд анх манай үндсэн хууль одоо анх дугаар үндсэн хууль гэж ярьж байгаа. Тэнд энэ байгалийн баялагч нь одоо хаана ямар ард нийтийн хөрөнгө 24 оны үндсэн хууль тэр ард нийтийн хөрөнгө байжээ. 40 оны үндсэн хууль тэр улсын өмч болжээ. Улсын өмч. Байгалийн баялаг газар ашигт одоо машин төлбөр улсын өмч байжээ. Дараа нь 60 онд социалист өмч болжээ. 92 онд төрийн өмч болжээ. 2019 оны нэмэлт өөрчлөлтөөр төрийн нийтийн өмч болжээ. Ингээ харахаар чинь ингээд биднээс байгалийн баялаг ингээд товт холдоод байгаа үстэй. Ард түмнээс урвсан гэж ойлгож болох нь шүү дээ. Дүрцэс. Тий. За дараагийн нэг асуулт. 5 удаа ингээд туугаа явахаа шахлаа гэж. Туугаа явцсан байсан шүү дээ. Эхлээд 5-7-ыг BHP билетэнд алдсан байсан. Дараа нь тэгээ буцаагаад авсан. Дараа нь Монголын 13 компани нөгөө хамгийн том гэдэг тухай. Тий 13 олигарх компани 5-7-ыг авсан байсан. Тэгээ буцаагаад авсан. Тэгээ 350 саяар зархаа шахсан. Арай гэж зогсоосон. 700 сая доллараар зархаа шахсан. Тэгээ арай гэж зогсоосон. Хамгийн сүүлд тэрбум доллараар зархаа шахсан шүү дээ 5-7. Арай гэж авч үлдсэн. Тэгсэн одоо дахиад бид нэр ажиллуулж чадахгүй мэн шар толгойтнуудад өгье гэд яриад явж штэ сайд. Тэр буцааж аваад байгаа нь сайн даач биш штэ. BHP билетон зардлын тооцоочдод ашиггүй юм байна гэд. Тэр Монгол компаниуд худалдаж авсан гэж ойлгож байгаа 13 компани.
Тэр нь болохоор нэг 13 компаниасаа болохоор стратегийн орд төрийн мэдлэх байна гэж хууль баталж хагаад нөгөөд бол арга байхгүй буцааж өгсөн юм байна гэж би ойлгож байна. Гэтэл нөгөөд бол маань улс төр хийхтэй болохоор бид нар одоо баг эх оронч учраас энийг улсдаа буцааж өглөө гэд тухайн үед одоо PR хийж илэн шүү дээ. Тэгээд үндсэн хуулийн нөгөө нэг энэ муухай заалтууд байна шүү дээ. Энийг яаж өөрчлөх юм гэхээр манай шинэ намын боловсруулсан их Монгол улсын их зэсэг үндсэн хууль гэдэг энэ хууль байна шүү дээ. Энэний 38 дээр бид нэр ингэж өөрчлөе гэдэг санал оруулж байгаа. За байгалийн баялаг ингээ ус газар тий ард түмний өмчлөлт байя, төрийн эзэмшил хамгаалтанд байя гэх нэг нь 38-ийн 38-ийн 2 дээр нь стратегийн ашигт малтмал өвхий ордоос их Монгол улсын иргэн бүр өмчлөх хэрэгтэй. За стратегийн орд газрыг хувьцаажуулж иргэн бүрт үн төлбөргүй өмчлүүлж биржийн бус зах зээл, санхүүгийн бусад уламжлалт зах зээлд орох нөхцөл бололцоог бүрдүүлж энэхүү эрхийг хангана. Ийм 2 заалт оруулах юм бол одоо яг иргэн бүр өмчлөх боломжтой болж байгаа хгүй юу? Тэгвэл одоо яг энэ заалт ч одоо байхгүй шүү дээ. Одоо байхгүй. Тэгэхээр энэ үндсэн хуулийг ингэж өөрчлөөч. Ер нь тэр байгалийн баялагийг ер нь төрийн өмч гэдэг чинь бузар болоод зүйлгээ тэр үндсэн хуулиас өөрчлөх ёстой байхгүй юу? Би одоо жишээ нэг юм ганцхан 5 толгой болъё. Би нэг нүүрсний уурхаач гэдэг юм уу одоо нэг хайгуулын ч байд юм уу ашиглалтын ч байд юм уу нэг юм орд авъя иргэний хүнийхээ хуваар тийм боломж бий юу? Байхгүй шүү дээ. Ашигт малтмалын хууль чинь нөгөө гадаад дотоодын компаниудад лиценз өгнөөл гэсэн байгаа шүү дээ. Иргэнд өгөхгүй. Ягаад? Үндсэн хууль зөрчид ингээд бүр үндсэн хуулиар ашигт малтмалын ордыг хинч эзэмшиж болохгүй бүр гадаадынхан битгээл те Монгол хүнч өмчилж болохгүй байгаа шүү дээ. Гэтэл ашигт малтмалын хуулиар өмчлөө явж байгаа шүү дээ. Оюутлогооч 4 лицензээ авчиад гадаадын 14 банкны консорциум тавиад 14 тэрбум доллар зээлээд авсан өмчлөлтсөн л байгаа зү. Тэгвэл энэ яагаад ийм зүйлийг ингээд хийгээд байж хахад энийгээ одоо ингээд ард иргэдээс урвсан гэж хэлэх юм уу да. Ард иргэдээс урвсан төрөөсөө Монгол улсаас урвцсан юм үйлдэл хийгээд байхад яагаад энийг ойлгохгүй байгаа юм те мэдэхгүй байгаа юм бол энэ талаар нь энэ дээр улмал нуугаад хуйлдах төр чиглэл рүү яваад байна гэж ойлгож болох уу? Одоо нь ирэх барьж байгаа нөхдүүд. Энд чинь ард иргэдэгээ харанхуй мэдээлэлгүй байлгаж байгаа л тэр төрийн өмч гэдэг даав өрхөө ашиглаад гар зарж үрэл идэж уухал ирэхээ улам баталгаажуулах чиглэлд яваад байна гэж хараад байна шүү дээ. Энийг нь одоо тэгвэл шинэ хууль батал шийдэх юм уу, хувьсгал хийж шийдэх юм уу, яаж шийдэх вэ? За ямар ч үсэн эхлээ 5 толгоогоо л авчмаар байна. Эхлээ 5 толгоогоо эзэн болчмаар байна. Өмчлөгч болчмаар байна бүр 3 сая 400 мянгуулаа ингээд үн төлбөргүй. Заавал одоо эдгээр чинь хууль баталж өгөхгүй шүү дээ бидэнд. Ягаад тэр энэ дээр байгаа, энэ зурган дээр байгаа тий. Энэ хүн одоо ерөнхий сайд хийж байгаа. Ерөнхий сайд хийж байгаа. Энэ хуулийн төсөл байж байгаа. Өөрт нь. Тэгээ энэ бол баталж өгөхгүй нь тодорхой байна шүү дээ. Энээс хойш 4-5 жил болчихлоо. Тийм ээ. Тэгэхээр энэс яаж бид нар шаардвал илүү хямд одоо хялбараар авч болох вэ? Тийм бололцоо бий юу? 5 толгойг өмчлөлөөр авах, үнэгүй авах. Ард түмэн аавна гэвэл өгнө. Аавыг гэвэл аавна гэвэл өгнө. Аавна гэхгүй л өгөхгүй шүү дээ. Нөө ард түмэн аавыг гэвэл өгнө. Нэрээ. Ард түмэн аавыг гэхгүй л өгөхгүй. Аштавдээ би идэ байж штэ. Чи би бас нэг халбагдмаар байна гэдэг орилоод бол би чамд нэг халбагдуулна штэ. Тэрнээс чамайг орилохгүй чи бүлтгэнээ суугаад байвал би гусаад ганцаар ядчих. Ер нь гэхдээ ард түмэн аавна гэвэл төр зэсэг өгөхөөс аргагүй байхгүй. Яагаад гэж? Ард түмэн гэдэг чинь их орон өөрөө байхгүй да. Ард түмэн гэдэг чинь их орон. Их орон гэдэг чинь энэ хүмүүсээс л бүрдэж байгаа шүү дээ. Ард түмний шийдвэр бол тухайн улсынхаа хамгийн дээд шийдвэр. Ард түмэн юу гэж шийдсэн бэ? Тэр шийдвэрийг их хурл өгдөөгүй баталгаажуулах ёстой ийм зарчимтай ийм нийгэмд амьдарч байгаа байхгүй бид нар. Ард нийтийн санал асуулгаар шийдэгдсэн асуудлыг эцэслэн шийдвэрлэгдсэн тооцдог шүү дээ. Тэгэхээр ард түмэн 5 толгойг авна гэж шийдсэн бол төр зэсэг өгөхөөс арга байхгүй. Энэ бол энэ Монгол улсын хамгийн дээд шийдвэр. Харин зүгээр бид нар энэ ард түмэндээ энэ дуу хоолойгоо сайн хүргэж чадахгүй л байгаа.
бас хөргүүлэхийг хүсэхгүй ч байгаа бах. Тийм ч юм бас байгаа л баг. За бид нар чи ингээд за нэг 1000 гаруй орд аал эцэстэй 1000 гаруй орд байгаа юм байна тий. Энийг нөгөө Дэлхийн банк 3 их $80 үнэлж байгаа байхгүй. За Монголын энэ илрүүлсэн байгаа баялаг нь 3 их $80 юм байна. Тэгээ тэрийг 3.4 сая хүндээ хуваагаа үзэх юм хүн бүхэн сая $1 оногдож байна. Бид нэр дэлхийд баялагаараа байгалийн баялагаараа нэг хүнд оногдох байгалийн баялагаараа нэгд ордог. Тэгээ энэ газар нутгаараа нэгд 10% дээр байгаа шүү дээ. Тэ. Тэгэхээр энэ бид нар нөгөө нэг бас л Монгол улс ядуу мөнгөгүйгээ хайгуул хийж чаддаг байхгүй. Хэрвээ хайгуул хийх юм бол энэ баялагаа 10 дахин их баялаг олох боломжтой гэж байхгүй. Ингээ хятадын хил дагуу байна шүү дээ тий. Ингээ Монголын хил дагуу хятад талд ингээд ажиллаж байгаа компани 900 орд ажиллаж байгаа байхгүй. 900 орд ажиллаж байна. Монголын яг хилийн дагуу ингээ яг хятад талд. Тэгэхээр Монголын хил дотор ингээ хятадын хил дагуу Монголын хил дотор бас 900-аад орд ажиллах боломжтой байхгүй юу? Хайгуулаа сайн их юм. Ягаад нэг л диктатурын хөдөлгөөнөөс үүссэн, нэг л тогтоос, нэг л сав газар, нэг л бассейн, тийм биз дээ. Гэтэл харамсалтай нь Монголын хил дотор 30-аад орд байгаа шүү дээ. За ийм байж гин. Тэгэхээр тэр манай баялаг хайгуул сайн их юм бол өсөх нь тодорхой байгаа үстэй. Нөгөө Катар ч нөгөө Дорнод аймгийн Матад сумаас 2 дахин жижигхэн ийм сум тий. Ийм жижигхэн улс ахгүй. Бүр халахгүй сумаас 3 дахин жижигхэн тийм газар нутагтай. Тэгээ тэндээсээ $7 их $80-той тэнцэх хэмжээний баялаг нефт олж шít. Нефт газ хоёр л байгаа шүү. Тэгээ нефт газ хоёрхан л баялаг байгаа шít. Гэхдээ тэр Матад сумын тал шиг тийм жоохон нутгаас хідэн баялаг олдох юм. Үгсэн яаж ч бодсон тийм биз дээ чи хэдэн баялаг олдно гэх юм. Тэгэл хоёр л баялаг олдсон. Тэр нь $7 их $80. Манай Матад сумч гэсэн нефттэй л биз дээ. Наадах чинь сайн нэг статистик харагдчихлаа. Тэгээ одоо манайх чинь нөгөө 80 төрлийн ашигт малтмалтай тий 82 төрлийн ашигт малтмалтай алмазнаас авахгүйлал тий ингээл бүгд байгаа шүү дээ. Тэгсэн үртлээ бид нар ингээ ядуу. Иргэндээ хүртэл. Тэгэхээр тэр Катараар ингээд жишээ авах юм бол манай баялаг хайгуул хийвэл өсөх нь тодорхой л байгаа үстэй тий. Нүүрсний судалгаа хийж хахад дэлхийн нийт нүүрсний нөөц 1.7 их 80 тонн. Тий 14 их 80 тонн гэсэн. Манайх 17. Манайх чинь 175 гэхээр чи 10% нь болоод байсан шүү. Тий 175 тэрбум тонн зөвхөн нүүрс гэхтэй. Гэтэ Монголыг тэр статистиктээр болохоор оруулаагүй 2.5-наар тооцсон байсан тий. Тий 175 тэрбум тонн нүүрс. Гэтэл бид нар энийгээ ч өөрсдөө мэдэхгүй. Бидний өмнөөс тооцоо гаргаад суугаад яваад байж. Тэгээ бид нарыг мдээгүй байхад гадна дотны компаниуд авчижээ. Энэ дотны компани ч гэдэг байх юм байхгүй. Нэр нь л Монгол хүн ардталт нь өөр улс л байж байгаа л харагдах гэдэг шүү дээ. Энийг залруулж чадах уу бид? Чадна шүү дээ. Энэ дэлхийд тэгээ энэ газар нутг дээр болохгүй ажил гэж нэг ч байхгүй шүү дээ. Болохгүй ажил нэг ч байх. Ард түмэн хүссэн бол юу хийн? Дээд эрхийг эдэлсэн. Дээд эрхийг эзэмшдэг ард түмэн шүү дээ. Тэ. За. Тэгээ яг бид нар ингээл Баян Монгол гэдгийг шинэ намынхан Баян Монгол хөтөлбөр гэл нэг явсан шүү дээ. Тэгээ шинэ намынхан гишүүд бид нар санаачилж байсан. За Эрдэнэс Монголын MGL дотор бүх стратегийн ордуудыг нийлүүлж хагаад Монгол улсын иргэн бүрд нэг ширхэг хувьцаа тий давуу эрхийн хувьцаа өгсөн эзэмшүүлсэн байгаа тэрийг мэдэхгүй байгаа шүү дээ. Тэгээ бид нар дараа нь 5 толгой ард түмэн үгийг хуулийн төсөл өргөн барьлаа. Үндсэн хууль дээр тий үндсэн хуулиа ингэж засыг баялагын заалтын ингэж засыг гээд инглээ. Тэгээ Батцаандан дараа 20 онд бүр 5 толгойг ард түмэнд өгийгээд бүр лекц тавьсан. UB Palace. Одоо тэр лекц Батцаандан Жалбсүрэн Батцаандан гэж орвол байж байгаа шүү дээ. Тэгээд бид нарын ном бичлээ, үг хэллээ, үжил бодлоо илэрхийллээ, тэмцлээ, өчнөө юм болж байна. Гэхдээ ард түмэндээ гүйцэд ойлголт өгч чадаагүй одоо хүрсэн л байж байна. Одоо эрх баригчид хүсвэл ерөнхий сайд нэг хоёрхан захирамж гаргаад 5-7-ыг ард түмэнд ямар нэгэн асуудлаар шийдэх бүрэн эрх нь байгаа юм байна гэж ойлгоод байгаа байхгүй юу? Энийг харж агаад ярьж байгаас. Үнэ. Тий. Тийм ээ. Тий. Үгийг гэх юм бол амархан өгж болно. Ерөнхий сайд
төрийн мэдлийн 12.7 тэрбум ширхэг хувьцааг иргэн бүрд үнд төлбөргөө өмчлүүлгээл ганц захирамж гаргахад тэгээд бид нөгөө нэг унтаас ирсэн 1072 хувьцаатай болчихсон байсан шүү дээ. Тэр шиг л тэгээ шийдэж байна. Хаалттай хувьцаат компанийг нээлттэй болгох гэл дахиад нэг ганц захирамж гаргаад тэгэл бирж дээр гараад ирнэ. Тэгэл болоо. Ийм хамархан ажил. Зүгээр яг үнэндээ дэлхий дээр ийм туршлага байхгүй учраас ширгэнжиж болно л доо тий. Тэгтээ улс орнууд сансрын хөтөлбөр хэрэгжүүлээд байна шүү дээ. Бид нүүр сорол ярьж байна. Тий бид нар хаа байсан тий ажил төр нэгдүгээр хувьсгалын үеийн нүүрсэл яриа сууж шүү. Тий 1700 оны үеийн тэр нүүрсээ ингэж ашигласан байлээ. Бид нар ингэ ашиглаж болно шүү дээ гэдэг юм яриа сууж байгаа шүү дээ. Амар том зорилт биш шүү дээ. Энд чинь зүгээр тий. Тэгээ ерөн сэтгэл байвал тий. Өгье гэвэл арга зам нь олдно. Өгөхгүй гэвэл харин шалтгаан нь олдно шүү дээ. Тэгэхээр ард иргэд маань энийг ойлгож нэхэх ёстой юм байна. Энэ талд нь өөрсдийнхөө ойлголтыг бас тэлэх ёстой юм байна. Энийг бас нэг зөвөр ойлгооч гэдэг үүднээс өнөөдрийн ярилцлагыг хийж байгаа шүү. За тэгээ өнөөдрийн ярилцлагаараа баялагын хувьсгал буюу энэ 5-7 гэдэг энэ том ордыг одоо үлдсэн цорын ганц орд байна. Энийг ард түмэн бид нар нэгж яагаад авах ёстой юм шүү. Энийг та бүхэн бас зөвөр ойлгох ёстой юм байна гэдэг өнцгөөс өнөөдрийн ярилцлагыг хийлээ.